За харин нийслэлийн засаг дарга асан Нямбатарын өнгөрсөн 2 жилийн төсвийн зарцуулалтыг шалгаж, ерөнхий сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа. За ажлын хэсэгт нийт 11 гишүүн байгаагийн 6 нь Монгол Ардын намын гишүүн байна. За тэгвэл сөрөг хүчний гишүүдийн зүгээс сүүлийн 10 жил Монгол Ардын нам нийслэлд засаглаж байгаа учраас Монгол Ардын намын гишүүдийн тоог цөөрүүлэх хэрэгжилтийг ардчилсан намын ахалсан төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор ахлуулах гормын саналууд гаргалаа. За гэвч энэ саналыг олгохыг бүрдүүлж байгаа Монгол Ардын нам дэмжсэнгүй. За нийслэл Улаанбаатар хотын төсөв 5 их найт төгрөгийг давж улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 3.2-т тэнцээд байгаа билээ. Иймээс улсын хурлын гишүүн зол жаргалын санаачлагаар өнгөрсөн 2 жилийн хотын төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтийг хянах ерөнхий хяналтын сонсголыг 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахар болоод байна. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намаас Инх төвшин, Бум очир, Заяавал, Сайн зориг, Алтан шагаа, Хэрлэн гэсэн гишүүд багтаж байгаа бол ардчилсан намаас Лодоо самбуу, Баярмаа, Цогтбаатар, Иргэний зориг ногоон намаас Батболд, нам бус гишүүдээс зол жаргал нар багтаж байна. Харин ажлын хэсгийг Монгол Ардын намын жагсаалтын гишүүн Инх төвшин ахлах бол ерөнхий сонсголыг улсын хурлын гишүүн зол жаргал өдөртөн чиглүүлэхээр болжээ. Харин ардчилсан намын зүгээс сонсголын хэрэгжилтэд төсвийн зарлагын тусгай хяналтын дэд хороогоор ахлуулах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Ер нь энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт нийтдээ 8 их найт төгрөг байгаад идэг. Тэрний тал нь нийслэл орон нутаг байдаг. Гэтэл нийслэлээр баталсан төслүүдийнх нь хөрөнгө оруулалт нь өөрөө 5 их найт гараа явцсан байдаг. За тэгээд энэ үднээс санаачсан үнийн хувьд энэ үгийг хэлье. Сонсголыг бол дараалах хүсэлтэй байгаа. Аль аль намд нь хариалагдахгүй үнийн хувьд бол мэрэгжлийн байдлаар нь тоон харьцуулалт болоод хууль тогтоомжийн зүйл заалтаар нь мэрэгжлийн байдлаар ажиллана гэж бодож байна. Олонхын буюу 6-аас дээшхийн Монгол Ардын намаас бусад хүн нам, үндэсний эвсэл, ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам эсвэл нам бос гишүүдээс бүрдүүлж өгнө гэдэг нэг юм гормын санал байгаа. Хоёрд нь энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллах дээр төсвийн байнгын ороош, төсвийн зарлагын хяналтын дэд хороог хяналт тавихаар оруулж өгнө гэж ийм хоёр санал хэлэх гэсэн. За 31.3% дэмжигдсэнгүү. За ийхүү нийслэлийн засаг дарга Нямбатарыг огцруулсны араас улсын хурал дээр 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж 2024 оноос хойш нийслэлд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд төсвийн зарцуулалтуудыг нь шалгахаар болж байна. За гэхдээ энэхүү ерөнхий сонсголд үр дүнд хүрэх хэсэг нь ажлын хэсэгт багтсан сөрөг хүчнийхний итэг оролцооноос ихээхэн хамаархаар байна. Учир нь Монгол Ардын намаас сонгогдсон гишүүдийн олонх нь Монгол Ардын нам доторх оюун эрдэнэ Нямбатар нарын талыг дэмжигч гишүүд багтаж байгаа юм а. Иймээс сарын дараа болох хотын төсвийг шалгах ерөнхий сонсгол дээр нийслэлд хэрэгжүүлж байгаа том төслүүд дээр үнэхээр хуудуутай, хулгайтай үйлдэлүүд байгаа эсэх, авилга, аж сонирхлын гэмт хэрэг үйлдэгдсэн эсхийг ил болгох хэсэг нь сөрөг хүчний гишүүдээс хамаархаар болж байна.